Сайн байна уу. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2024-өөс 28 он энэ дотроо эрчим хүчний бодлого гэж бас нэг байгаа юм байна. За тэрнийх нь бодлогыг уншаад би нэг хоёр дахь нэвтрүүлгээ хийж байна. Нэвтрүүлэг гэдэг юм уу? Хоёр дахь видео бичлэг. За энэ дээр мэдээж энэ мөрийн хөтөлбөр дээр болохоор маш олон дулааны болон сэргээд эрчим хүчний станцуудыг барьна гэж байна. За дулааны цэцлэг станц гэдэг чинь нүүр систем гэсэн үг шүү дээ. За дулааны цэцлэг станц гэдэг. За би нэг Төв аймгийн Баянсум 660 МВт. За 5/450. Өөрлөлтийн 2 дугаар үе 300 гишнээр оруулна. Мегаватт шүү дээ. Говьд 300 гэдэг яг дулаан молангийн ийг үлээлээ. За нүүрснийг хийгээр бас 300 МВт. За 6 дахь нь Шивэов 200, 7 дахь нь Сэлэн аймгийн Сүхбаатар хот аймгийн төв 700 гэдэг. Завхны тосон цэцэн гэдэг 30 гэдэг. Ерөнхийд нь бас нэг хэлсэн юм болохоор аймгийн төвүүдэд цэцлэг станц барьна. Дулааны цэцлэг станц л гэж бичсэн байна. Энэ дээр говь сүмбэр дунд говийг зохиж хэлсэн байна. Энэ нэг 2024-өөс 28 он 4 жил хийх ажил шүү дээ. Нийлбэр дөнгөийг харах юм бол 2000 МВт гэсэн үг. За 2000 МВт гэдэг би дөрөвний бас хэлсэн. Манай Монголын нийт хүчин чадал нь 1.1300 шүү дээ. Одоо байгаа ажиллаж байгаа. За тэгээд дулааны станц одоо байгаагаасаа одоо 1.5 дахин их тийм хэмжээний дулааны цэцлэг станцуудыг эх 4 жилд барина гэж төлөвлөсөн байна. За энэ дээр бас нэг эрчим хүчний дараагийн нэг үүсвэр мэдээж уран байгаа. Француудтай нэлийн ярьж байгаа. За Оросууд бас оролцох юм яах юм. За уран дээр бас нэлийн болгоомжтой. Ураны талаар бодлого боловсруулан суур судалгаагаа хийнэ гэсэн. Ийм өгүүлбэр засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эрчим хүчний салбар дээр ийм тонууд байна.